Хэдүүлэн өнөөдөр спортын талаар ярилцъя. Бага байхын л гүйж харихтаа муу хөдөлгөөн багтаа хөхтэй л та. Гадаа тоглож байгаа л гүйж байгаа бүдрээд унцдаг, юм цохиод уурчдаг. Орой орж ирэхэд хөл битүү шалбархаа болцсон байдаг гэж хэлээ. Нэр нэг юм саналаа. Найзуудтайгаа тоглож байгаад тэрээд гараашн дээр гарна гэд би бүр яаж ч оролцсон гарч чаддгүй. За та нар тоглож би доор нь хүлээж ий гэж үлдээд хүлээж байгаа дунтаад өгцөн. Тэгсэн чинь тэд нар намайг мартаад өөр газар тоглохоор явцсан байсан штэ. За тэр яах вэ? 4-р ангид манай сургууль дээр волейболын секц хичээлж эхлээд азаа минь алийн болгон юм байх уу гэд спортоор хичээлийгээ секцэнд явж эхэлвэ. Эхний хэдэн өдөр хийж байгаагүйгээр их тасгал хийгээл цээжин цус амтагдаал. Анх удаа волейбол тоглож үзээд гарын шууд лугшаад өвчөн ороод гэтээ өвдөлтөн тийм нэг зовлонтой биш нэг тийм таатай бахархуйтай санагдчихсэн. Тэгээл волейболоор тууштай хичээлээд эхлээд дүүргийн улсын тэмцээнүүдэд орж амжилт гаргаад улсын шигшээнд орж тоглож олон улсын тэмцээнд ороод Японы багтаа таарад Кагаяма Хината хоёртой таарад гээд ахгүй юу. Тэг хэдэн сар яваад шантраад гарцсан. Давуулт хийж чадахгүй ингээ багш загнаад тий гомдод гарцсан. Тууштай хичээлсэн бол жоохон ч ихсэн спортлог байх байсан баг та. 8-р ангид сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн болсон юм. Хүн дутаад чи сайн гүйж чадахгүй ч ингээ хаалгачвал гэд боллоо. Эхний үе дээр нөгөө багаас хөшгөлсөн бөмбөгийг барьж аваад буцаад өөрийнхөө алгаар алхаад орсон. Эннээс хойш янз бүрийн спортын тэмцээн намайг оруулна гэдгээ болсон юм да. Би 10 жилдээ ганцхан биетэй төссөн. Тэр нь биеийн тамир. Биеийн тамирын дүн тэгж байгаа л гарчдаг байсан штэ. Бараа суудах байж байгаа тэгээ гарчдаг байсан штэ. Манай сургууль үлрэлийн шалгалт аваад үлрэлийн сүүлд дахиж шалгалт ав зөрүүг нь бодоод хамгийн өндөр оноотойг нь 100 гэдээ доош нь хуйлж нөвлөд амар ядаргаатай гаргадаг байсан. Батгагийн ангитай цуг ордог байсан юм. Тэгсэн бүгдийн жагсаад зөксөж байгаад нэгээр нь саксны 2 алхамд хийлгээд. За 10 жилд яг нэг иймэрхүү. Хэдэн жилийн өмнө ажлынхантайгаа Sky Resort ороод цанаар гуулгаж үзвэ. Би дахиж хизээ цанаар гуулгахгүй. Эхлээд сургалтын хэсэг дээр нь гайгүй болоод ийс юм аа. Яг булгадаг замаар нь явах гээд дүүжингээр нь явж агаад тор үлгцэн байсан тэнд нь орооцолтоод амар сандарсан. Тэгээ яг буухтаа шууд нүрээр унаад барьж авдаг хүн зогсож идэв штэ. Тэрэнд босгоол за гулгаарэ гэж шууд түлхээ явуулсан. Sky Resort-ийн замнууд байгаа штэ. Би голынхан тийм зогцсон бишээр нүг нь бууж байгаа. Шууд явж эхлээл нүрээр унаал босоол жоохон явж байгаа л унаал хажуудлын торонд нь орооцолтоод хүнтэй мөргөлдөөд нэг удаа гуулгахдаа 5 унж байгаа. Цаг харсан чинь цаг 30 минут болцсон байсан. Бууж ирэхдээ хум суугаад толгоо хөдөлсөн. Шүнжэнгөө хар дараад нөгөө барьж явдаг гацандаа зоогдож өгч ийн гээд. Зураг зурж удаан суудаг болохоор нуруу өвддөг болж эхэлвэ. Зарим хичээлт үедээ 20 цаг маг тасралтгүй суудсан байдаг байхгүй юу? Өвтгөөс ч аргагүй. За болохоо байхныг хөдлөе гээд фитнест бүртгүүлээд. Өглөө 7 тасаал 15 минут зам дээр гүгээл цаг тасгал хийж хөлөрөөл. Усанд орчвол хичээлдээ яваална л ирчүүч. Тэгсэн яг маргааш нь карантинлцэн. Намайг ямар нэгэн хөдөлгөөн хийх гэхээр энэ дэлхийн ертөнд чинь цаанаасаа болиулаад байна. Би яах юм? Карантин тавигдаад жил гарны дараа илүү дахиж яваад хамгийн ихний өдөр надаар хөл хийлгээд би 3 хоног алхаж чадаагүй. Амар сонин багаар тасгаад явахгүй. Шууд амар шахаад явцдаг. Надад тийм ачаал ихтэй спорт цохгүй юм байна гэж бодоод зунаас явагт яваад өгч ийстэ гоё юм бэл шүү дээ. Амар ч хурдан хөдөлгөөн хийхгүй байгаа мөртлөө нуруу битүү хөлрөөл. За оюун бодлоо цэцлээ. Толгойдох хэрэггүй бодлуудаа авчихая. Юу ч битгий бод зүгээр л амьсгал. Юм бодохгүй. Бити бод бодхой бол. Одоо ч гэсэн гэртээ ютубер бичлэг тавьж байгаа дуурайгаад хийдэг байхгүй юу? Нуруу бүр хөлөө дагаж өвддөг бодлоод байсан мэддэггүй гайгүй болсон. Спортод дургу гэд хөдөлгөөн хийхгүй байгаад иж болохгүй шүү, окей? За. Bye.